Monos Group нь эм гол сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, судалгаа, шинжилгээ, боловсрол үйлчлэгээний салбарын хамарсан үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн салбарын түүхчлэгч юм. Анх 1990 онд 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдж байсан Monos Group өдгөө 13 салбар компанийн 1300 гаруй ажилтнтай болж Монгол улсын хөгжлийн баг, эрүүл мэндийн салбарын цохилох зүрх нь болж 25 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Монгол оюун санааг дэлхийд таниулан нурайтай Monos Group амжилтууд тэмүүлсэн 25 жилийн хугацаанд их үйлсийн баяр ард түмэн харилцаг салбарууд хамт олонтойгоо хуваалцсан өнгөрүүлсэн юм. Ойн баяран өгтөн олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүний хүрээнд Monos Expo 2015 үзэсгэлэнг 8 дахь жилдээ зохион байгууллаа. Шинийг бүтээж шилдэг нь байсан 25 жилээ хамтдаа өгтөж байгаа Monos Group-ийн удирдлагууд болон ажилтнууд 25 жилийн туршид хамтдаа байж дэмжиж ирсэн нийт харилцагчид, түншид, эрүүлийг эрхэмлэгч Монгол түмэн та бүхэндээ Monos Group үүсгэн байгуулагдсны түүхт 25 жилийн ойн баярын галзугтай халуун мэндийг өргөн дэвшүүлье. Monos Group-ийн 25 жилийн ойн хүрээнд бид маш олон шинийг бүтээж, санаачилж олон сайхан ажил хийж байгаа. За тэдгээрийн нэг нь бол Monos Expo 2015 юм а. Тэртээ 20 жилийн өмнө буюу 1995 онд Monos Group-ийн 5 жилийн ойгоор хамгийн анх удаа Monos Expo зохион байгуулагдаж иргэд болоод эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс маш өндөр үнэлгээг авч байсан. За энэ хүү арга хэмжээг жил бүр бид зохион байгуулахаар шийдвэрлэж өнөөдөр бид дахин энэ үйл ажиллагаараа та бүхэнтэйгээ учран золгож байна. Энэ жил Monos Group-ийн 25 жилийн ойн хүрээнд эрүүл энх амьдралын төлөө уриатагаар Monos Expo маань үе таалгаа та бүхнийхээ өмнө өргөн дэлгэхэд бэлэн болж байна. Агуу түүхийн эхлэл 25 жил, амжилт бүтээлээр дүүрэн 25 жил, ард түмэнтэйгээ хамт байсан 25 жилгээд бид бүхэн өнөөдөр 25 гэсэн энэхүү гайхамшигтай тоог бэлгшээж байна. Иймээс та бүгдийнхээ өмнө 25 сайхан морин хуурчаа уран залж байна. Монгол улсын морин хуурын чуулгын уран бүтээлчид. Дээд бүхнээ тэнгэрлэг гэдэг миний Монголын, дээж бүхнээ тэнгэртэй өргөдөг манай Монголын, унган хүлгэн босоо төрдөг бидний Монголын, улсын далбаа нь босоо намирдаг дээдсийн Монголын, Monos Group-ийн 25 жилийн ойн баярын түүхэн ойн өдөр бид Монгол улсынхаа төрийн далбааг, Монгол түмнийхээ эрүүлийн амьдралын төлөө бие сэтгэл оюунаа харамгүй зориулж яваа Monos Group-ийн болоод охин компаниуд, хамтран оролцож байгаа нийслэлийн эрүүл мэндийн газар, гадаадаас хамтран ажилладаг орнуудын төлөөлөл орнуудын нийлсэн 25 туг далбааг хүндэтгэлийн өргөөний тайзнаа хамтдаа уран залцгаая. Monos Group анх 1990 онд 9 сард гэрчлэгээг аваад 11-р сард анхныхаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан бол дэлхийн 40 гаруй орны 200 гаруй пүүс, үүнээс одоо Америкийн Pfizer пүүс, Швейцарын Novartis пүүс, Roche пүүс, Францын Sanofi, Английн GlaxoSmithKline зэрэг дэлхийн шилдэг 50 пүүсийн 30-ыг Монголд төлөөлж байна. Ингэж
Өөрөөр хэлбэл бид нэр дэлхийн шилдэг эмийг монголчуудаа Монголынхан эмнэлэг хөдөлмөрчдтэй нийлүүлж байгаагаар одоо өнөөдөр тэмдэглэхэд багтаа байна. Ингээд та бүхэн манай Монс группийн 25 жилийн түүхэн замлыг үзэж сонирхон уу? Монс группийн өөрөөр хэлбэл Монголын ард түмэнд эмнэлгүүдэд нийлүүлж байгаа орчин үеийн эмнэлгийн хэрэгсэл, вакцины онцлогыг үзэж сонирхон уу? За ингээд Монс Экспо үзэсгэлэн маань нээгдсэнийг мэдэгдэе. Энэ 25 жилийн хугацаанд Монс групп нь эм эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлт, мөн боловсрол, эрдэм шинжилгээ судалгааг эрхэлдэг томоохон байгууллага болон хөгжсөнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгэн чухал хэсэг болох эмзэн салбарын хөгжилд ч мөн томоохон хувь нэмрийг оруулжээ. Цаашид олон улсын жишгт хүрсэн үндэсний эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэлхийн тэргүүлэх техник технологи бүхий эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Монголын ард иргэдэд хүргэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг чиглэлээр нийгмийн хариуцлага, эрүүл мэндийн төлөө Монс группээс санаачлан хийж байгаа ажлуудыг эрүүл мэнд спортын яам дэмжин хамтран ажиллах болно. Аливаа байгууллагын хамгийн том үзүүлэлт бол үйл ажиллагааны чанар, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхэд оршдог гэдгийг та бүхэн маш сайн мэдж байгаа. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмзэн салбарын нийт ажилчид үүн дотроо 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монс группийнхаа хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За энэ баяр бол зөвхөн манай хамт олонны баяр биш, Монголд хувийн хвшил үүсч хөгжсөний 25 жилийн ойн баяр юм байна. Яагаад гэвэл манай МГС-ны Монс жижиг үйлдвэр бол Монголын хамгийн анхны хамгийн ууган хувийн жижиг үйлдвэр 90 онд байгуулагдсан. Тэр утгаараа Монголын хувийн хвшлийнхний бас баярын өдөр гэж хэлж болно. За манай Монс Экспо үзэсгэлэн бол анх 1995 онд зохион байгуулагч байсан 20 жилийн өмнө өнгөрсөн хугацаанд Улаанбаатар бид нар 8 удаа зохион байгуулсан. Мөн бүх аймаг хотод жил болгон 3-4 аймагт зохион байгуулсан. Ингээд нийтдээ бол бид нар 30 гаруй удаа энэ үзэсгэлэнг зохион байгуулсан. За энэ үзэсгэлэнгээр бид нар хамгийн гол нь бүх нийтийн эрүүл мэндийн боловсролд анхаардаг. Өөрөөр хэлбэл ард түмэнд эрүүл анги байх, халдвар төвчнөөс сэргийлэх, зураг сүнсний өвчнөөс сэргийлэх, чихрийн сэдсэн өвчнөөс яаж сэргийлэх вэ гэдэг сургалтууд зохион байгуулдаг. Мөн амьдгийн анхны тусламжууд, өөрөөр хэлбэл хөлдүүл яах вэ, төлөгдүүл яах вэ, осхуул яах вэ, ямар тусламж үзүүлэх вэ гэдэг бид нар ард түмэндээ бас сургадаг. Ийм сайхан одоо уламжлалт арга хэмжээ болсон өмнө үүнийхээ зэрэг одоо өнгөө үзлэг онцлогоонууд маш их хийдэг. Өөрөөр хэлбэл ясны сэргийлэлт үздэг, зүрх судасны бичлэгүүд хийдэг, нүдний хараа үздэг, чихрээс цусан дах сахарын хэмжээ тодорхойлдог гэх мэтийн одоо онцлогоо үзлэгийн үн төлбөргүй хийдэг. Ийм учраас ард түмэн маань одоо жилээс жилд энэ экспог маань хүлээдэг ийм сайхан уламжилт баяр, уламжилт үзэсгэлэн болсон юм аа.
Монсэкспо мэрэгжлийн эм зүйч нар зориулсан сургалт семинар, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мэрэгжлийн эмч нарын үн төлбөргүй үзлэг онцлогоо болон иргэдэд зориулсан сургалт гэсэн үндсэн 4 чиглэлээр 9-р сарын 9-өөс 11-ний хооронд 3 өдрийн турш Чингисийн талбай болон соёлын төвөргөнд зохион байгуулагдлаа. Монсэкспо 2015-ын иргэдэд чиглэсэн томоохон үйл ажиллагааны нэг бол эрүүл мэндийн үзлэг онцлогоо, эмийн бүтээгдэхүүний хамдралтай худалдаа юм. Иргэдэд чиглэсэн энэхүү үйл ажиллагаанд 9 төрлийн үзлэг онцлогоо багтаж байна. Хүний биеийн жингийн интекс тодорхойлох, арьс оншилгоо, даралт, цусан дахь сахарын хэмжээ, мөн ясны сэргийлтийг тодорхойлох, нүд, чих, хамар хоолын үзлэг багтаж байна. Түүнчлэн хүүхдийн эмчлийн үзлэг болон бамбайн эхо үзлэг гээд нийт 9 төрлийн онцлогоог 3 өдрийн турш үн төлбөргүй хийлээ. Монсэкспо 2015-ын үйлчлэгааны үеэр зохион байгуулагдаж байгаа эрүүл мэндийн үн төлбөргүй үзлэг онцлогоонд эхний өдөр давхарцсан тоогоор 3,000 гаруй иргэн хамрагдсан байна. Тус экспог зорин ирэх иргэд Чингисийн талбай болон соёлын төвөргөөнөөс тасрахгүй байсан юм. Тиймдээ ч Монсэкспод иргэд онц дүн тавьж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж талархал дэвшүүлж байв. Би одоо биеийн жингээ үзүүлээ, сахараа үзүүлээл, кевин гэсэн үзүүлэлтийг тодорхойлогдоод тэгээд дараагийн үндэ үзүүлээгээд явж байна. Ер нь бол бас эх орныхоо бүтээгдэхүүнээр эх орныхоо ургамал, эх орнд байгаа хамаг сайн сайхан юм болгоныг бидэнд одоо эрүүл мэндэд зориулж хүртээж байгаа гэдэгт бат итгэж байнга хэрэгжилж явдаг. Би хүүхдээ эмч тэгээд эмч хамар хоол эмчд үзүүлэх гээд өөрийгөө нэг бас ясны сэргэлтэнд үзүүлэх гээд явж байна. Тэгээд гайгүй шуухад үзүүлээд байна. Тэгээд ер нь Монсын эмийн сангуудаар чинь бусад эмийн сангуудыг бодвол нөгөө эмийн хүрэлцээ их байдаг. Тийм болохоор эдний хамт олон зориулж цаашдаа ажилтнаа амжилт хүсье. Би болохоор одоо ясны сэргэлтээ тодорхойлох гээд явж байна. Тэгээд цусны даралтаа үзүүллээ. Сахараа тодорхойлсон. Өгшин настай манд бол одоо энэ тэнд хийж тийшээ явах ажил их байдаг. Бараг үзүүлж чаддгүй шүү дээ. Энэ нэг ийм ажил зохиосон чинь маш үетэй. Энэ Монсын үйл ажиллагаа бол ер нь сайхан болж байна. Энэ ажиллагааг бол ер нь цааш нэгэд дистрадаар өшөө сайхан явуулах хэрэгтэй. Хамгийн гол нь зүрх одоо тэр уушиг одоо тэр эренгээтэй юу гэдэг юм тэр хэдүүсээ ингээд явуулаад инээд ирэх юм бол өшөө улсууд тэр чинь одоо ингээд үн төлбөргөөхтэй улсууд бүх бие үзэл миний би чинь тийм байгаа юм байна шүү. Тэрийгээ би ингээд эмчилж болох юм байна. Тэр эмчгээр явах зүйтэй юм байна гэсэн тиймэрхүү юугаад авах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр бол би даралтаа үзүүлээ. Одоо юу гэдээс нэг ялаа бүх юм зүгээр гарлаа. Би одоо баярлалаа явж байна. Мөн Монсэкспо 2015 үзэсгэлэнгийн үеэр дотоодын болон импортын 4,000 гаруй нэр төрлийн эмбэлтгэл бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна хямдралтай худалдааг зохион байгууллаа. Түүнчлэн монсчууд энэ үеэр дотоодон үйлдвэрлэсэн болон импортын эмийн бүтээгдэхүүнийг 25%-аар хямдруулан худалдан авах боломжийг иргэдтэй олгосон юм. Монсчуудын иргэдтэй зориулсан дараагийн нэг арга хэмжээ бол эрүүл мэндийн боловсрол олгох сургалт байна. Монс Групп нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 10 гаруй сэдвийн хүрээнд төлөвлөн зохион байгууллаа. Иргэдэд зориулсан сургалтын хувьд хүн амын дунд зовлон тохиолдох өвчлөл, түүнээс үржилэн сэргийлэх зөвлөмж өгөхөөс гадна осол гэмтэл болон халдвар төвчнөөс сэргийлэх арга, хүсээгүй жирэмслэлтийн талаарх мэдээлэл өгсөн юм. Мөн Эрдэс амин дэмийн орчин үеийн хэрэглээ, улаан хоолойн сөөргөө өвчний талаар зэрэг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэхэд чиглэсэн олон сургалтыг зохион байгууллаа. Ингэхдээ сургалтанд хамрагдсан иргэдийн дунд хөгжөөнд тэмцээнүүдийг зохион байгуулж, Монс Группийн охин компаниудын гарын бэлгээр урамшуулсан юм. Мөн хил хамгаалах ерхий газрын дэргэдэх 4 анги нэгтгэлийн 160 хүн жагсаал хийсний зэрэгцээ геронтологийн үндэсний төвийн 1000 гаруй өндөр настан арабикийн үзүүлбэр үзүүлж иргэдийг эрүүл амьдралын хэм маяг турайлан дуудлаа.
Арабик бол одоо 11 оноос эхлээд Ахмадуудын донд Арабик, Март тогшин юугаар энэ Арабикийг өндөр нотнод оруулсан эрүүл ахуйд нь одоо ач холбогдолтой гэсэн учраас энэ одоо үндсэн хөдөлгөөнийг бол зааж эхэлсэн юм аа. Тэгээ 4 жил тасралтгүй явагдаж байгаа. Энэ бол одоо энэ улам их хүрээгээд хийж байна. Анх манайх бол одоо 72 хүн оролцдог байсан бол одоо манайх 1000 гаруй Ахмад одоо хамрагдаж чадчихжээ. Жил болгон 1000 гаруй Ахмад хамрагдаж чадчихжээ. А нэг дүүргээс 1000 Ахмад гэж 9 дүүргээс тэгээд 9000 Ахмад оролцож байна. Жил бүрийн арга хэмжээ иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, альва өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэм маягийг суралцуулах чиглэлтэйгээр зохион байгуулагддаг. Тиймээс ч иргэдийн оролцоо жил ирэх тусам нэмэгдэж, үйл ажиллагаанд нь сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж байсан юм. Эмэн эмчилгээний орчин үеийн чиг хандлах сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Нийтдээ 12 сэдвийн хүрээнд эрдэмтэн профессорууд хэлтгэл тавив. Энэхүү сургалтанд нийт 600 гаруй эмч, эм зүйч оролцсон юм. Энэхүү Монс Экспо 2015 3 өдрийн турш үргэлжилж хэрэглэгч олон нийт болон эмч мэргэжилтнүүдийн чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа. Арсны өвчний дотор зонхлох хувийг эзэлдэг их элбэг тохиолдог дэлхийн нийт хүн амын 5.1 буюу 1.2 тэрбум хүн өвчлөдөг гэсэн тэр өвчний үед хэрэгэлдэг. Тэгээд тэр эмүүдийн талаар нийт эмч мэргэжилтнүүдтэй танилцуулж байгаадаа их баяртай байгаа. За тэгэхээр энэ эмийг зөвхөн эмийг судалчилж байгаа биш, энэ эмийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага чиг хандлага нь өнөөдөр ямар төвшөнд хүрчихсэн байгаа, юун дээр илүү их анхаарч байгаа юм бэ гэдгийг би өнөөдөр өвчнийг эмийнхээ бэлтгэлтэй. За тэгээд дээрэс нь арс арчилгаа гэдэг бол зөвхөн аливаа нэг өвчнийг дан ганц эмээр эмчилдэг биш, бас арс арчилгаатай холбоод эрүүл ахуйн талаас нь хамтарсан энэ бүх бүрэн цогц лекцийг хүргэж байгаадаа бол баяртай байна. Бид нар одоо нийт нэг 40-50 лекц ирсэн. Тэр 40-50 лекцүүдээс хамгийн орчин үеийн хамгийн чухал шаардлагатай лекцүүдийг бид нар сонгож аваад 2 хэсэг хуваагаад маргааш бол яг эмч нарт зориулсан лекц явагдана. Сүүлийн үед Монгол улсад нэвтэрч байгаа шинэ эмийн мэдээллүүд мөн сүүлийн үеийн эмийн эмчилгээний чиг хандлага ер нь хаашаа явж байна гэсэн сэдвийн дагуу энэ талаар маш мэрэгсэн эрдэмтэн доктор профессорууд маань энэ лекцүүдийг уншиж байгаагаараа бас онцлогтой юм байнамаа. Өнөөдөр бол сургалт маань маш амжилттай явагдаж байна. Одоогоор бол эмчнэр маань маш өргөн хангалттай бүрэн эрсдэлтэй ирсэн байна. Хүн жилийн өмнө ингээд лекц уншиж хагаад даанч манайд байхгүй. Энэ юм уу ийм сайн юм байна. Даанч манайд байхгүй гэл нэг онгоо шиг те. Лекц уншсан ч нэг онгоо шиг нэг лекц уншаад энэ ороод ирсэн бол тийм сайн юм байгаа гэж ярьдаг байсан бол одоо манайд баг Америкт байдаг юмнууд хүртэл бүх ихэнх нь байна. Энийг би одоо ерөөсөн маш баярлж бахархаж ард түмний маань одоо амьдралын чанарыг дээшлүүлэхэд эрүүл мэндийн сайжруулахад хамгийн сүүлийн үеийн юмнууд орж ирж байгаад би бол маш их баяр баясгалантай байгаа. Тэгээд энэ Монс группийн хамт олонд ойд нь одоо баяр хүргэж ажил үйлсэд нь амжилт, амьдрал нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн юм. Инх амьдралын төлөө ураатай Монс Экспо 2015 нийтийн үйл ажиллагаатай хамтдаган Монс группийн 25 жилийн он баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлсөн юм. Энэхүү баярын хуралд Монс группийн 13 охин компанийн 1300 гаруй ажилтан оролцлоо. Одоогоос 25 жилийн өмнө 1990 оны 9-р сарын 17-ны даваа гарагийн өглөө эм гоо сайхны Монс жижиг үйлдвэрийн гэрчлэгээ гардаа авсан юм а. Энэ нарлаг сайхан өглөө бол Монс группийн үүсгэн байгуулагдсан түүхт өдөр байжээ. Тэр өглөө би ирээдүй хэмээх том хаалганы өмнө
эм гоо сайхны монс жижиг үйлдвэр гэсэн ганц хуудас гэрчлэгээнээс өөр юмгүй гар хоосон зогсож байсан юм а. Ирээдүй хэмээх тэр том хаалганы цаана юу байгааг би бараг мэдэхгүй байлаа. Надад хамтран зүтгэгч байсангүй. Над хамтран үүсгэнд байгуулагч байсангүй. Хамт олон гэж байсангүй. Үйлдвэрийн байр гэж байсангүй. Тоног төхөөрөмж байсангүй. Тэдгээрийг худалдан авах мөнгөч байсангүй. Тийм ээ би гар хоосон байсан. Тэгэхдээ надад чадна гэсэн итгэл үнэмшил байсан. Хөвсгөл аймагт эмийн ургамал боловсруулах гален цех байгуулсан, туршлага байсан. Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж Алатагат хэмээх эм зохион бүтээсэн, Чигатусын хэмээх эм зохион бүтээлсэн туршлага байсан юм а. Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн эм зүүн ухааны доктор профессор Иван Алексеевич Муравьев, Дора Алексеевна Муравьева, уламжилт анагаах ухааны ариун туршлагатай Марм Доржжанцан гээд олон сайхан багш нар тэднээс сурсан мэдлэг байсан юм. Мөн Сэлэнг, Хөвсгөл, Улаанбаатар хотын эмийн санг удирдах конторын эм шинжлэгч дарга, улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын хэлтсийн дарга, орлогч дарга, эм импекс концерны 1-р орлогч захирлаар ажилласан эм хангамжийн болон гадаад дотоод гэрээ хэлцлэх туршлага байсан юм а. Тэр өдөр би Монголын хувийн хвшлийн хамгийн анхны жижиг үйлдвэрийн асар том үл мэдэгдэх хэцүү хүнд хаалгыг хамгийн түрүүнд зоригтой нээсэн юм а. Тэр өдрөөс хойш бид цоо шинэ бүхнийг бүтээж эхэлсэн. Хүндрэл бэрхшээл тохиолдох бүрийд анхдагч нар дандаа ийм байдаг. Би заавал сансандаа хүрэх ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Ямар ч урт зам, ямар ч бартаатай зам туулсан юм бэ. Тийм ээ бид монсчууд бид эм хангамжийн хувийн хвшлийн салбарын анхдагч нар байсан. Пианорууд нь түүчээ нар нь байсан юм а. Бид хувийн хвшлийн анхны эмийн үйлдвэр байгуулсан. Бид хувийн хвшлийн анхны эм хангам нийлүүлэх байгууллагыг байгуулсан. Бид хувийн хвшлийн анхны эмийн сан байгуулсан. Анхны эмзүүн дээд сургууль, анхны эмзүүн шинжлэх ухааны их сургууль, анхны хүрээлэн, анхны эмийн ургамлын цэцэрлэг, анхны магадлан идэвхжүүлсэн лаборатори байгуулсан. Тийм ээ бид анхдагчд байсан. Анхны шан татах, анхны зам мөр гарах эрхэм хүндтэй бас эрх хэцүү хамтдаа туулсан хамтран ажиллагчдаараа бахархаж байна. Та нартаа бас дахин баяр хүргэе. Өнөөдөр бид хэдэн зуун төрлийн эмийн ургамал тармилжуулсан хагас сая хавтгай дөрвөлжин метр талбай бүхий эмийн ургамлын цэцэрлэгтэй болсноор бахархаж байна. Энд бидний үйлдвэрлэл туршилтанд хэрэгжилж буй эмийн ургамлаас гадна Монгол орны ховор ургамлын генофонд зөвхөн үрээр төдийгүй амьдаран хадгалагдж байгаагаар бид бахархаж байна. Бид өнөөдөр хамгийн орчин үеийн бага төхөөрөмжөөр тоноглогдсон эм судлалын хүрээлэнгээр бахархаж байна. Эх орны ургамал амтны гаралтай 50 гаруй нэрийн эм үйлдвэрлэж буй одгэрэл захиралтай Монс фарм эмийн үйлдвэрийн хамт олондоо удахгүй олон улсын GMP стандартын 16 тэрбум төгрөгийн өртөгтэй орчин үеийн үйлдвэрийн ашиглалтанд оруулж буй балжны махлагчтай төслийн багийнхантаа баяр хүргэе. Монс групп маань жилээс жилд тохиолдсон бэрхшээл саадыг амжилттай даван туулж өсөн дэвжиж хөгжин цэцгэллээ. Тийм учраас 25 жилийнхэн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэцгээе. Олон салбарт анхдагч болсон доо. Олон эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, мянга шахам эмийн сангийн түүчээ болж зам мөр гаргаснаа. Монголын эрүүл мэнд эм хангамжийн салбарын жишг групп болсноо багтан тэмдэглэцгээе. Инновацийн тэргүүлэх компани болсноо. Дэлхийн оюуны өмчийн
байгууллагын болон төрийн шагнал хүртсэн эм хоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа баяртайгаар тэмдэглэцгээе. Хөгжлийн минь бүхээг залуу үе маань үргэлжлүүлж улам том, улам орчин үеийн шинжлэх ухаан инновацаар жигүүрлсэн улам хүчирхэг Монс болгон хөгжүүлнэ гэдэгт бид бат итгэлтэй байна. Монголчуудынхаа бахархал болсон монсчуудтай баярын энэ эрхэм мэндэр дээрээс Монс групп байгуулагдсны 25 жилийн баярын мэндийг дахин хүргэж гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоё. Монгол түмэн үзэсгэлэн төгс эрүүл энх ад жаргалтай байх болтугай. Монгол улсын төрийн шагналт энэ зүүн ухааны доктор профессор Монс группийг үүсгэн байгуулагч Монс группийн дуудан дарга академич Лувсангийн Хүрлбаатар танд талархал дэвшүүлье. Эрүүл энхийг сарвал сайхныг хүсье. Хамтдаа дахин 25 жилийг хамтдаа бүтээхийн өрөөлийг өргөн дэвшүүлье. Эрхэм хүндэт монсчууд та бүхэндээ 25 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бид хамтдаа нэгэн түүхийг бичлэлцэж байна. 25 жилийн өмнө Монголд түүхэн хувьсгал ялалт байгуулж бидэнд хувийн өмчтөй байх, өөрсдөө аж ахуй эрхлэх, чөлөөтэй өрсөлдөх тэр эрх чөлөөг авчирсан. Тэр мөчид энэхүү түүхэн завшааныг шүүрэн авч Монсын өрийг хөрсөн суулгаж усалж ургуулсаар 25 жилийн дараа салаа мөчрөхтэй саглагар том Монс болон ургалаа. Монголын эрх чөлөөт арчилсан нийгэм 25 жилд зөөлөн замыг туулаагүйтэй адил Монсч бас 25 жилд хатуу бүхнийг даван тулсаар ирсэн. Бидний хамтдаа усалж ургуулсан Монс гэдэг их айлын салаа мөчр бүрэн та нар үлээ. Хавар цэцэглэж намар үр жимсээ өгдгийн адилаар бид залуу үеэ бойжуулан босгож шин Монс модны төгөл болгон тэлэх үүрэгтэй үлээ. Энэ мөчид би арын фронтынхандаа талархал илэрхийлмээр байна. Монс бол мэрэгжлийн байгууллага. Энд үйлдвэрлэж гарах бүтээгдэхүүн бүрт шинжлэх ухаан шингэдэг юм. Үйлдвэрийн дамжлага бүрт ажлагчдын мэрэгжлийн ур чадвар минут тутмын анхаарал хүний амь настай холбоотой байдаг. Эмзүүн хүрээлэн эмийн үйлдвэрийн эрдэмтэн мастерууд, инженеруудын хамтын хүчээр эм өөрөө бүтдэг юм а. Дэлхийн шилдэгүүдийг Монголын ард түмэнд хүргэх, амь нас аврах хамгийн сүүлийн үеийн шилдэг эмийг бид Монголд авчирч чадсан. Үйлдвэрлэснэ, импортлсноо Монголын уудам нутгийн хамгийн захуу бөглүүд нутагтаж хүртээх үргийгч бас бид нуруунд авдаг. Бид Монголын эрүүл мэндийн салбарт гавьяатай хамт олон. Төсөвтөө тэр бүр хүрэлцгүйц мөнгөгүй үед нь ямар ч хямралын үед аль чатны эмнэлэг эрүүл мэндийн байгууллагыг бид эмээр тасалж байсангүй. Монс бол хамтын хүч юм а. Бид өнөөдөр 25 нас хүрлээ. Яг л 25 настаа идэр залуу хүн шиг бид шин салбарт хүчээ үзэхэд өнөөдөр бэлэн байна. Цаашид бидэнд хийх ажил их байна. Хүн бүр хариуцсан ажлаа сэтгэлээрээ хийж, үүргэн ухамсарлаж, хүчээр шавхах аваас уулыг нураах, усыг өргөөлөх хүч бидэнд байгаа шүү. Хамт байж, хамт бүтээлцсэн монсчууд та бүхэндээ баярлалаа. Та нартай баярын мэнд хүргье. Монгол улсын хурлын гишүүн биологийн ухааны доктор хадагтай Эрдэнэ Чимэг танд ажлын өндөр амжилтыг хүсье. Эрхэм хүндэт үүсгэн байгуулагчдаа, эрхэм хүндэт ууган ба ахмад ажилтнуудаа, та бүхэнд Монс группийн нийт ажиллагсад түүний дотор залуу үеийнхнийхээ өмнөөс Монс групп байгуулагдсны 25 жилийн ойн баярын мэнд хүргэж мэхийн ёсолж байна.
Эрхэм хүндэт моносчуудаа. Бид өнөөдөр даяаршлын 90 үед амьдарч байна. Та бид Монголын, Монсын, хүн бүр дэлхийн 7 тэрбум хүн амтай холбогдож байна. Бид өнөөдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын төдийгүй дэлхийн брэндүүдтэй өрсөлдөж байна. Бид өнөөдөр Монгол төдийгүй олон улсын зах зээл дээр гарах цаг нь болсон байна. Иймд Monos Group нь ойрын жилүүдэд дараах тэргуун зорилтуудыг тавьж байна. Эх орны ургамал, амьтан эрдэсийн гаралтай, шинэ биологийн идэвхт бэлтгэл, гоо сайхны бүтээгдэхүүн, зохион эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлнэ. Бид хамгийн орчин үеийн шилдэг технологи, техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, хамгийн чанартай, өрсөлдөхүйц үнэтэй, инновац дээр тулгуурласан эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Олон улсын хамгийн шилдэг, хамгийн шанартай бүтээгдэхүүнийг ард иргэдд боломжийн үнээр хүргэдэг тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлнэ. Бид 2020 он гэхэд эм гоо сайхан хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлээр эрчимтэй гарч Монгол улсынхаа болон Монсынхоо нэрийг дэлхийд дурсахын төлөө шургуу ажиллах болно. Бид даяаршлын 90 өндөр шаардлагат нийцүүлэн өөрсдийн мэдлэг боловсролоо дэвшлүүлж, авиас чадвараа хөгжүүлж, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц болно. Залуу үеийнхэн бид Ахмад үеийнхэн Monos Group-ийн түүхэн замлаар бахархаж байна. Залуу үеийнхэн бид Монсынхаа ирээдүйд итгэл төгс дүүрэн байна. Залуу үеийнхэн бид Monos нэгэн их айлын залгамж халаа болж хамтдаа байхдаа хүчрхэг байх болно. Залуу үеийнхэн бид Монсоо хөгжүүлж, ажил үйлс, бүтээлээрээ дэлхийн тавцанд гаргах болно. Бид Monos буюу Монгол оюун санааг дэлхийд таниулна. Эрхэм моносчууд та бүхэндээ 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Үүний зэрэгцээ эрүүл мэнд спортын яамны сайд Шийлэг дам болон олон хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон юм. Мөн энэхүү баярын хурлын үеэр Monos Group-д доктортойгоор ажиллан амжилт гаргасан ажилтнуудаа шагнан баяр дээр нь баяр нэмлээ. Энэ үеэр Monos Group-ийн ажилтнууд амжилтууд тэмүүлсэн онжилуудын талаар дүгнэн баярын сэтгэлээ хуваалцсан. Монсоор овгөлдгоор бахархан талархал дэвшүүлж байсан. Хямраа донгоор шагнагдлаа, маш их сэтгэл өндөр байна. Тэгээ хамт олондоо маш их баярлалаа. Надтай хамт ажилладаг манай багийнхан, намайг удирдах ажиллаж байсан бүх удирдлагууд намайг үргэлж дэмжиж байгаа Monos Group-ийнхаа бүгдэнд нь маш баярлалаа гэж хэлмээр байна. Энэ өдрийг төрийн шаналбал хөдөлмөрийн үндэт медаль авч байгаад баяртай байна. Тэгээд бүх Монсын хамт олон болон уран нутгийн эм хан нийлүүл төвийн салбарын захидлуудад энэ баярыг мэндийг хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ирээ. Энэ сайхан өдрийг тохиолдуулан Monos Group-ийн нийт хамт олондоо болон эм хангамжийн системийнхэн тэгээ нийт үйлчлүүлэгч нартай аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. Монголын эзлэх холбооны алтан одонгоор шагнууллаа. Миний шагнал маань одоо манай Monos Farm гэрээд компани хамт олон болон манай Monos Group-ийн удирдлага, манай Monos нэртэй бүх монголчуудын маань одоо үнэхээр зүрх сэтгэлийн одоо энэ ийм одоо юм байгаамаа. За хамгийн түрүүнд би бас ээждээ баярлалаа гэж хэлэх гэж байна. Яг л миний ээж бас насаараа 30 гаруй жил энэ мэргэжлээр ажилласан эмзүүч хүн. Тэгээ ээж маань энэ мэргэжлийг өглүүлсэн. Тэгээ ээждээ баярлалаа гэж хэлж байна. Тэгээд энэ мэргэжлээр нэгдүгээр багтаж байна. Хоёрдугаар энэ Monos гэдэг их хайлт тэгээ орж ажиллаад 8 жил доктор суурьштай ажил бүтээлийн амжилтаа гаргаад өнөөдөр шагнуулж байна. Үнэхээр Monos Group-ээрээ Монсын хамт олноороо багтаж байна. Monos бол Монголын ард түмний компани юм. За энэ компани бол Монголын ард түмнийх одоо цугтаа хамтдаа ингэж хөгжиж ирсэн төвхтэй учраас энэ бол ганц Monos-ийн биш бас Монгол ард түмний Монголын анхны хувийн компаниудын нэг. Тэгэхээр нийт Монголын ард түмэндээ болон нийт монсчуудаа Monos Group байгуулагдсны 25 жилийн ойн баярын мэндийг хүргье. Үүний зэрэгцээ урлаг соёлын дундаршгүй авиастай хамт олон гэдгээч ойн баярынхаа үеэр харуулсан. Монсын авиаслаг ажилтнуудын урлагийн тоглолт ойн баярын хамгийн онцгой билег байсан юм.
Ийхүү монсчууд хийсэн ажилдаа эзэн нь болж амжилт бүхний түүчээлэгч байдгийг 25 жилийн хугацаанд өргөчн тэлж хөгжлөөд урагшилж байгаа он жилүүдийн түүхэн замналд нь бэлхнээ харуулж байна. Эрхэм хүндэт монсчуудаа баярын мэндийг шүүлээ бүгдээрээ халуун хэлгэн нутагтайгаа хамтдаа дуулъя. Хацаранорэ гумсэмбач сэтгэл дотрыг аруулсан халуун элгэн нутагмэ. Монос групп нь дотоодын болон олон салбарын мянган харилцагчтайгаас гадна дэлхийн өнцөг булан бүр үйл ажиллагаа явуулдаг шилдэг пүүс компаниудтай ч гэсэн олон жилийн хамтын ажиллагаатай. 25 жилийн он баярынхаа хүрээнд тэд гадны хамтран ажилладаг байгууллагуудынхаа зочид төлөөлөгчийг хүлээн авч талархсан сэтгэлээ илэрхийлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн нэгэн өдрийг баяр хөөр дуу хуураар дүүрэн өнгөрөв. Хүлээн авалтанд 50 гаруй орны гадаад дотоодын 600 орчим зочин төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. Монос групп нь дэлхийн эмийн зах зээлийн топ 50 компани ихэнхийг нь Монголд албан ёсоор төлөөлөн ажилладаг. Тиймдээ ч ёслолын ажиллагаанд Америк нэгдсэн улсын Johnson & Johnson, Pfizer, Английн GlaxoSmithKline, Reckitt Benckiser, Германы Bayer Schering, Denk Pharm, Францын Sanofi болон Орос улмаануудаас Швейцар, Унгар, Япон, Солонгос, Турк зэрэг дэлхийд алдартай эмийн пүүсүүдийн харилцагч төлөөлөгчд оролцсон юм. Мөн топ компаниудын төлөөлөөс гадна дэлхийд нэртэй томоохон эрдэмтэн судлаачид болон Монс группийн ууган ажилтнууд зэрэг хүндтэй зочид төлөөлөгчд уг арга хэмжээгээр хүрэлцэн ирж 25 жилийн он баяраа тэмдэглэлээ. Хүлээн авалтанд Монголын үндэсний урлагийн сор болсон авиаснууд болон рок попын уран бүтээлчид аядууга өргөн гадны орны зочид төлөөлөгчдийн сонорыг мэлаалаа. Энэ үеэр болсон хамгийн хүндтэй үйл ажиллагаа бол баярын бялуу хуваах ёслол байсан юм. Уг үйл ажиллагаанд Монс группийн удирдлагууд болон хүндэт зочид төлөөлөгчд оролцлоо. Ийхүү баярын хүлээн авалт дуу хуур хөөр баяраар дүүрэн болж өнгөрсөн. Гадны зочид төлөөлөгч гэсэн Монс группийн түүхэн замналаар замлаж тэдний туулсан бүхнийг бахархан түүхэн онцгой жилүүдийн гэрч бусандаа талархал илэрхийлж байна. Монос группийн 25 жилийн он хүрээнд болж өнгөрсөн бас нэгэн онцгой үйл явдал бол олон улсын эрдэм шинжилгээний бахварал байлаа. Монсынхан эм судлалын хүрээлэн Эмрэл зүүн их сургуулийнхаа нэрийн өмнөөс дэлхийн шилдэг их сургуулиудын доктор профессоруудыг Монголд өрж олон улсын эрдэм шинжилгээний бахварлыг зохион байгуулсан бөгөөд Австралийн Флендерс, Японы Тохоку, Хятадын Нанжины их сургууль, Орос улбаны улсын шинжилгээ ухааны актив, Сибирийн их сургуулийн эрдэмтэд багтаж байгаамаа. Ихэнх судалгаа шинжилгээ нь манай Монс группийн одоо манай эм зүйн шинжилгээ ухааны их сургуулийн эрдэмтдтэй, манай эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдтэй хамтарч хийж байгаа судалгааны үр дүнгууд их яригдж байгаа. Өөрөөр хэлбэл ойрын үед эм болох одоо практикт нэвтрэх ийм эм бэлтгэлүүд яригдж байгаа онцлогтой. Мөн бидний судалгаа шинжилгээнд бол хамгийн сүүлийн үеийн аргууд хэрэглэгдэж байна. Өөрөөр нано технологи, биотехнологи, ферментжүүлэх зэрэг олон шинэ аргууд хэрэглэгдэж байгаа онцлогтой.
Японы эрдэмтэн Йошида ярьлаа. Өөрөөр хэлбэл бензолын кольцоог яаж задлах вэ? Целлулозоос өөрөөр хэлбэл яаж декстран цаашаа кордилон гэж одоо элэг хамгаалах бэлтгэл гаргаж авах талаар сонирхолтой илтгэл тавьсан. Энэ бол одоо ерөнхийдөө практикт нэвтрэх их боломжтой. За өөр Монголын гэрэлт профессор ихэд өөрөөр хэлбэл цусан молор гэдэг уламжлалт ухаанаас хөндлөж гаргаж авсан юм бэлтгэл өөрөөр хэлбэл зүрх судасны тэрэг хэлцэрүүдийг яаж бууруулах вэ? Зүрх судасны өвчнөөс яаж сэргийлэх вэ чиглэлээр тавигдлаа. Энэ илтгэл маань ихэд бол бидний хамтарч хийж байгаа судалгаа өөрөөр хэлбэл одоо клиник туршилт Монгол дээр зэрэгц хийгдэх юм судалгаа байна. Энэхүү олон улсын шинжилгээ ухааны баг хуралд 9 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож мансууруулах бодисны хэрэглээ болон байгалийн их усүрийн хөгжил сэдвийн хүрээнд чуулсан юм. Энэ жил 4 дахь удаага зохион байгуулагдаж байгаа тус хурал жил ирэх тусам хүрээг нь тэлж байгааг энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид онцолж байна. So my name is Joe Shafter. Миний нэр Joe Shafter гэдэг. Тэгээ Австралийн Flinders-ийн их сургуулиас ирсэн. За миний судалгаа бол нано технологи байдаг. Нано технологи бол одоо сүүлийн үед хөгжиж байгаа хамгийн шинэ салбар юм аа. Энэ бол хамгийн жижиг молекул дээр судалгаа явуулдаг. Тэр жижиг молекул маань бол одоо мэдчихэж маш жижиг хэсгүүдээс тогтсон. Тэр жижиг хэсгүүдийг л судалдаг бол нано технологи гэж юм аа. За Mons Group-ийн зохион байгуулж байгаа энэ хурал дээр бол би яг nano particles буюу нано жижиг хэмжээсүүдийн тухай бол би илтгэл тавихаар бэлдсэн байгаа. За тухайлах юм бол энэ эмийг одоо яг зөөвөрлөгч байдлаар нано жижиг хэсгүүдийг эмийг зөөвөрлөгч болгоод хадрын эмчилгээнд хэрхэн ашиглаж байгаа талаар бол би өөрийнхөө судалгааны илтгэлийг энд тавихаар ирсэн юм аа. Уучлаарай, би өмнөх хуралд нь бол оролцож байгаагүй. Тэгэхдээ бол яг миний бодлоор бол Mons Group-ийн зохион байгуулж байгаа хурал маань гадны олон орнуудаас эрдэмтэд ирж байгаа. За энэ болгон дээр бол эрдэмтэд Монголын эрдэмтэд өөр хоорондоо шинэ мэдлэг туршлагаа хуваалцах мөн гадны эрдэмтэд Монголын тэр уламжлалт ангаах ухааны талаар бол тодорхой ойлголт мэдлэгийг бол олж авах талаас бол их ач холбогдолтой байна. Тухайлх юм бол Монголын уламжлалт ангаах ухаан бол яг гадны улс орнд төдийлөн танигдаг болж одоо энэ хуралаар ч юм уу мөн Монголын эрдэмтэд бусад эрдэмтдтэй хамтраад яг өөрсдийнхөө энэ талаар танилцуулахад илүү их үр дүнтэй болж байна гэж би ойлгож байна. Дэлхийн алдартай эрдэмтэд Mons Group-ийн эм зүйн шинжилгээ ухааны их сургууль болон эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачтай хамтран судалгаа шинжилгээний ажлын туршлага солилцсон өөр хоорондоо эм хийх шин технологи судалгааны арга барилаасаа хуваалцлаа. Энэхүү эрдэм шинжилгээний баг хуралд 102 илтгэл ирсэн ч 20-од илтгэлийг л хэлэлцэж амжсан юм. Хурлын үеэр маш чухал сэдвүүдийг хөндлөн хэлэлцсэнийг дуртахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал Mons Group гадны чадварлаг эрдэмтдийн хамтарсан хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажил бол хорд хавдрыг эмчлэх бэлтгэл гарган хэрэглэгчдийн гарт хүргэх явдал юм. Хамгийн сүүлд гаргасан эм бэлтгэлийн хувьд бол манай одоо өөрөөр хэлбэл хорд хавдрыг эмчлэх элбийн бэлтгэл маань клиник туршилтанд бараг дуусч байна. Ойрын үед бүртгэгдээд үйлдвэрлэлд нэвтрэх байхаа гэж. Эм зүйн шинжилгээ ухааны хурдастай хөгжил, эм хийх технологийн өөрчлөлт шинжилэлтийн энэ үед энэхүү эрдэм шинжилгээний баг хурал Монголын болон гадны эрдэмтдэд олон талын ач холбогдолтой зүйл болсон юм. Гадаадын эрдэмтдийн хувьд Монголын уламжлалт ангаах ухааны талаарх мэдлэгээ зузаатгаж, энэ чиглэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаагаар ач холбогдолтой юм аа. Би бол энэ хуралд бол өвөр Монгол их сургуульд бол Монгол судлаа нэг л хүрээлэн байдаг. Би тэр хүрээлэнд дааталдаг. Тэр хүрээлэн бол Монгол судлаад бол 15 жил болж байна. Тэгээд 15 жилийн дотор бол манай голдуу бол бүтээлэл одоо холсторож усан дотор өөгдсөй бууруулахаас гадна элгэнд хоргоо элгийг хамгаалж чаддаг юм Монгол юмыг судалж. Энэ Монгол юмнаа дотор хасан бол химийн процесыг алж аваад одоо химийн юм судална гэж явж байгаа юм. Тэгвэл энэ удаа ярьсан бол энэ судалгаанаа одоо энэ хурал дээр танилцуулахаас гадна Монстойгоос одоо хамтарч Монголд шинэ одоо цусны дотор өг тусыг бууруулахаас гадна элгийг хамгаалдаг ийм шинэ Монгол юм уу эсвэл шинэ бүтээгдүүнийг эдгэнийг гаргах талаар хамтрах юм боломж юу байна уу? Яаж хамтрах уу гэдгийг ярихаар ирсэн. Манай Монгол бүр мэдчихэгээ шүү дээ. Монгол уламжлалт анх ухаан гэдэг бол
одоо манай Монгол өмч нар өвчнөйтэйгээ нэг харьцах нэгээр нүүрлж игээд суцыг нүүжж игээд өвчнийг асууж харж ягаад ингээд Монгол анаах нь онлын сайран дээр өөрийн туршлагыг үнэлж игээд өвчтөйхэн байдлыг үнэлж өөрөө өмнө найруулж өгдөг. За танд өхөн болоод надад өхөн ондоо хэдвэр өвчин нотлох боловч өмнө ондоо байдаг. Энэ нэг хүнийг нэг өмч өмнөдөг ийм зам, ийм удамшилтай анаах бай. Иймээс бол энэ онцлог бол одоо бол дэлхийд дээр бол өвчин засгийг хандаж болж байгаа. Монгол анаах байны хөгжүүлэлт хамгийн түрүүнд бол яа нүгсээр өмлийн хорон дотор одоо үеийн шинэ аппаратаар өвдний ингээд байж тогтоосны сайрандаар уламжилт анаах байны аргаар засаж нэг хүнд нь өвчтөнийхэн байдлыг үнэлж яагаад Монгол юм уу Европ юм хамтан жарх боломж хамтан жарж яагаад хэрэгжилж игээд өвчин засаг бол шинэ хандас юм уу гэж бодож байгаа. Эмзэн шинжилгээ ухаан өдрөөс өдөрт жилээс жилд эрчимтэй хөгжиж байна. Бидний хамгийн өргөн хэрэглэгдэг аргаах, ариутгах мөнгөний нитрат гэхэд нааны технологиор хийхэд 600 гаруй нянга устгах чадaltaй болж байна. Ийм учраас дэлхийд дахина эмийн технологи эрчимтэй өсрэлт хөгжилд явж байна. За манай Монос бүлэг бол одоо группд Монголд тэргүүлж байгаа эмзэн одоо компани. Иймч учраас эдний хийж байгаа бүхэл юм бол нотлоондор суурилсан юм байдаг. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр зэрэг эднийх энэ судлын хүрээлэнтэй. Тэр сүглэлийг судалдаг. Мэргэжилтнүүд нь маш өндөр хэмжээнд бэлтгэж байгаа. Энэ жил Монголын түүхэн тэмдэглэгдгээр эмзэн шинжилгээ ухааны их сургууль байгуулагдсан энэ Монс групп саяхан эмзэн шинжилгээ ухааны актив байгуулагдсан. Энэ бол одоо дэлхийд дахин тавигдж байгаа нотлогоон дээр суурилсан ангаа ухааны хөгжүүл бүрэн нөхцөлийг бүрдүүлж байна гэж хэлэхэд болмоор юм аа. Одоо сая Австралийн хүн одоо Японыхон илтгэл тавилаа. Үнэхээр жихэн чимэгтэй өнөө үед хөгжсөн орнуудад эмийн талаар хийж байгаа шинжилгээнүүд яригдлаа л да. Тэр бүгдийг би хэлээгүй л олон цаг зарцуулна. Ийм учраас бид 1 минут 1 секунд алсгал энэ хүмүүсүүдийн энэ дэлхийн алдартай эрдэмтдийн яриаг сонсох маш их жихэн чимэгтэй байна. Бүх Монгол хэрэгжилж байгаа эмийн 40% зөвхөн энэ компани яаж яа шүү дээ. Тэгэхэд одоо манай 203 эм ханган нийлүүлэх байгаа. Тэрний нэг нь одоо Монс групп бол бүх эмийн 40%-аар хангаж байгаа. Ийм учраас одоо Монс групп бол нотлогондор суурилсан эмнэлэг хэрэгслийг бэлдэж байгаа. Энэ чиглэлээр GMP шаардлага хангасан иж бүрэн үйлдвэрлэлийг удахгүй ашиглалтанд оруулах гэж байна. Энэ бол монголчууд бидний бахархал, монголчууд эмийн салбарт дэлхийг тэргүүлэх нэ гэж хэлж болно. Яагаад гэвэл Монголд хийж байгаа эмүүдийн гадаадын орнууд маш их авч байна. Мэдээж энэ олон эрдэмтэд биеийнхээ судалгааны үр дүн энэ одоо хурлын үед мэдэж таньж авна. Хоёрдугаарт харилцаа холбоо тогтооно. Гуравдугаарт хамтарч судалгаа хийх боломжийг нээгдэнэ. Дөрөвдүгээрт судлаачид өөрийнхөө судалгааны ажлын төвшин бусад орнуудтай харьцуулахад ямар хэмжээнд байна уу? Бид нар тэр хэмжээнд хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэг ийм их одоо мэдээлэл олж авдгаар их холбогдолтой. Энэ оны ихээр бөөр хамгаалах Непрамон бэлтэмлээ Орос улбан улсын зах зээлд экспорт нь гаргаж эхэлсэн Монсын эрдэмтэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх үйс өндөр чанарын эм бэлтэмлийг зохион бүтээж үйлдвэрлэн гаргах бүрэн чадвартайд эргэлзэхийн аргагүй гэдгийг энд хүрэлцэн ирсэн гадаадын эрдэмтэд онцолж байлаа.